Манай бүгд нэг өдрийн мэндийг хүргэе. Герман улсын Дортмунд хотоос мэдчилж байна. За би одоогоор Герман улсад ирээд 10 сарын хугацаа бол өнгөрсөн байна. Одоогоор опер мэдэх нь буюу хүүхэд тасрагчийн ажил хийж байгаа. 2 сарын дараа энэ ажил маань дуусаад авас бэлтэн маань эхлэх байгаа. Тэгээд ер нь толгойн дээр ингээл жоохон бодоол яваад лсэн л да. Би бас ингээд энд ах хэрэгтэй амар асуулт байсан байхгүй юу? Яаж ирэх үү? Яах вэ их үг гэл амар толгойгоо гашлагаал бодоол энэ тэнтгүү хайгаал. Тэгэл хүмүүсээс заримаас нь асууж масуугаар нөө хэлж өгөхгүй ч юм уу уусаад хэлж өгч албачгүй л дээ. Тэгээд нөө таньдаг мэддэг ч юм байхгүй. Тэгэж гашлагаж байгаа нэг юм тэгээд учраа болоод нэг ингэсгээд ямар ч одоо ирсэн байна. Тэгээд бас над чиг ийм асуултуудтай байгаа ингээд гадагшаа явчихсан гэж бодож байгаа хүмүүс миний жахан туршлага нэмэр бол чухал бас хэрэгтэй болов гэж удаад энэ хөө бичлэг хийж байгаамаа. Окей. Тэгэхээр Германд ирэх аргуудын талаар ярилцъя. За энэ бол зөвхөн миний мэддэг аргууд би эднэр дээр бол амар тийм экспертэн бол биш. За OPR мэдэх нь буюу хүүхэд тасрагч Freiwillige Soziales Jahr буюу сайн дурын ажил, Sprachkurs буюу хэлний курс сурахаар ирэх, Studienkolleg гэж байд юм байлээ. Гэхдээ би энэ талаар сайн мэдэхгүй. Ausbildung хийх ирэх, тэгээд үүний буюу студиумд сурахаар ирэх гэсэн ийм аргууд би бол мэдчихээн. Энээс өөр аргууд байдаг байж магадгүй. Би тийм амар сайн мэдэхгүй. Энэ дундаас би одоо опер мэдхний талаар хэлж өгч болно. Тэгээд Ausbildung-ийн талаар бас жаахан мэдж байгаа болохоор энэ талаар бас ярьж өгч өгөхгүй байж байна. За яаж опер мэдхнэр ирэх вэ? Опер мэдэх нь бол ерөнхийдөө бас хамгийн амархан аргуудын нэг нь. Тэгээ Freiwillige Soziales Jahr бас амархан байж магадгүй. Тэгээ би энэ талаар мэдэхгүй болохоор ингээд опер мэдхний талаар яриад явъя гэж бодож байна. За шаардлагууд нь хэм бол чиний хэлний төвшин А1 байх хэрэгтэй хамгийн доод тал нь. А1 буюу тэрнээс дээш. Гэхдээ ер нь бол B1 юм уу B2 төвшөнтэй болоод ирээрээ гэж би зөвлөмөр байна. Энд нөө хэлний курс ерөнхийдөө үнэтэй байдаг. Шалгалтаа өгөх гэж бас уудна. Тэгээ шалгалтын хариучин бас ирэх гэж уудна. Хэрэв унчих юм бол дахиад мөнгө төлөөж 140-150 евро төлөөд дахиад шалгалтаа өгнө гэхээр хайр мөнгө болоод цаг хугацаагаа алдах учраас Монголдоо цаг завтай. Тэгээд бас Монголд ч нөгөө шалгалтууд гайгүй хямдхан болохоор Монголдоо болж өгөл B1 B2-тэй болоод ирээрээ гэж хэлмээр байна. Тэгээд хэлний төвшин А1 байх ёстой. Тэгээд зуучилдаг агентураар зуучлуулж ирж болно. Эсвэл өөрөө гаст фэмилигаа хайгаад олоод ирэх боломжтой байгаа. За миний хувьд бол би агентураар зуучлалсан байгаа. Би ингээд өөрөө яг хайж олно болноттой жоох итгэлгүй байсан учраас тэгээд агентур чинь болж юмнуудыг чинь ингээд хийгээд өгчнө. Тэгээд зуучлалын хөлсгөж тодорхой мөнгө авна. Аль ч олдчих юм бол ерөнхийдөө бичиг баримтч айгу хурдан бүрдээд явчихна. За тэгээд ингээд иргээд санхүүгээ төлөвлөж байгаа ч юм уу те ямар зардал одоо гарах юм болоо гэж санаан зовоод бас ингээд мөнгө цуглуулах гэж юм ингээд бэлтэж байгаа хүмүүс байж болно шүү дээ те. Тийм байх юм бол ингээд нашаартараа ямар талаар хэлж өгье. За хэлний курсэд бол би герман хэлээ хоолон ингээд сургалтын төв сурсан. Ерөнхийдөө B1 хүртэл бол 6 сарын хугацаа бол шаардагдсан. Гэтэ би бас энийг чи ажиллаад харчаад ажлынхаа оройн цагаар суусан байхгүй юу? Тэгэхээр хэрвээ чи өөр ингээд хажуугаар нуур сатаарах төлөвлөл байхгүй байх юм бол гайгүй хурдан хугацаанд бас сурчих боломжтой байхаа гэж бодож байна. За хоолон герман хэлний төв маань бол анхан дунд тэгээд дөрөв дуусах гээд 3 шаттай байдаг. Тэгээд араас шалгалтын анги гээд явдаг байгаа. Тэгээ би ингээд шалгалтын ангид орчих явж исэн чинь дунд нь корона гэж гараад карантинлаад тэгээд дунд нь нөгөөдгөө мартаж зартаа тэгж байгаа карантин тавигдаад тэгээ шалгалтын ангид орж мараад заваарсан болсон юм коронавирус чинь болж. Тэгээд нэг сурсан байгаа. За ингээд B1-ийнхаа шалгалтын анги хүртэл би сургалтын төлбөрт бол 610,000 төгрөг зарцуулсан байна. Энэ чинь болохоор 2 жилийн өмнө гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд геодегийн шалгалт B1 бүртгэлийн хураамж нь 170,000 төгрөг байсан. За тэгээд би нөө зуучлалын газараар зуучлуулсан гэсэн шүү дээ. Тэгэхээр зуучлалын төлбөрт бол 750,000 төгрөг өгсөн байна. Германы элчин сайдын яамд бол визний хураамж гэж өгдөг. Энэ нь болохоор 270,000 төгрөг байсан байна. Тэгээд дээрэс нь онгоцны плет. Би нэг нөгөө жоохон яаруу захиалсан байхгүй юу? Миний виз амар хурдан нэг 4 хоногийн дараа ч юм уу гарцیں۔ Тэгээд 14 хоногийн дараа баг нисгээр нэг тийз захиалсан байхгүй хамгийн яаралтай ингээд. Тэгээд би онгоцныхоо плетийг бол 2 сая 370,000-аар авчихсан байна. Одоо бас эдтэй тийм л мэдхгүй. Тэгээд нэг коронатой байсан болохоор PCR-ын тест өгөх хэрэгтэй гээд PCR-ын тест бас 98,000 төгрөг өгч ирсэн юм байна. Тэр бас бичсэн байна.
За тэгээд ингээд нийтдээ болвол энд ирэх хүртэл гарсан зардлууд нь 4 сая 258 мянга буюу за ингээд ойролцоогоор 4 сая 300 мянган төгрөг гарсан юм байна. Онгоцныхаа зардал мартал бүх юмтайгаа гэсэн үг. Айлчин бол ерөнхийдөө чиний даатгал маатгал энэ төргээ бүх юм чинь шийдээд өгч штэ тий. За тэгэхээр ийм зарлууд бол гарсан байна. За одоо аус бэлдэнгийн талаар ярьж эхэлцгээе. За миний их аус бэлдэнг бол Pflegefachfrau буюу эмнэлэгт ажиллах ийм аус бэлдэнг байгаа. Эмнэлгийн салбарын ийм нэг сувлагчийн ажил ерөөхдөө Германд жоон дутагдaltaй байдаг болохоор эрэлттэй байдаг юм шиг байна лээ гэж би сонссон. Би болохоор өөрөө яг нэг цаашдаа эмчээр сурах сонирхолтой болохоор энэ аус бэлдэгт бүр амар хүсэл тэмүүлэлтэйгээр apply хийсэн байгаа. За тэгэхээр apply хийхэд чинь ямар бичиг баримт хэрэгтэй болох вэ? За нэгдүгээр Lebenslauf, хоёрдугаар Anschreiben буюу Motivationsschreibung. Яагаад энэ Ausbildung хийхийг хийх гээд байгаа гэдэг тийм хүсэл сонирхлоо илэрхийлсэн тийм захиа бичнэ. За тэгээд сургуулийн чинь бичиг баримтууд герман хэлний баталгаат орчуулагдсан байх ёстой. Тэгээд зарим эмнэлгүүд ч юм уу тийм зарим Ausbildung-ийн газрууд тэр бичиг баримтууд чинь нөгөө энтхийн боловсролын системд anerkennen буюу дүүцэгдсэн байх ёстой юм билэ. Зарим нь шаардаа, зарим нь шаарддаггүй. Нөгөө юунаасаа болно, байгууллагаасаа болд юм билэ. Тэгээд дараа нь хэлний чинь мэдлэгийг баттгах сертификат чинь хэрэгтэй байгаа. За тэгээд энэ нийт байхад ерөөхдөө болчдөг дөө. За тэгээд надад нэг тулгарсан асуудал нь болохоор би нөгөө эхлээд 10 жилийнхаа бичиг баримтыг anerkennen болгоход энтхийн нөгөө нэг газар руу явуулсан чинь би нөгөө опер хийж байгаа болохоор миний Aufenthaltstitel буюу оршин суух хугацаа маань 1 жилийн хугацаатай богино хугацаатай болохоор бид нэр энийг чинь anerkennen болж болохгүй байна. Хэрвээ ингээд Aufenthaltstitel langfristig болгочих буюу урт хугацааны болгочих юм бол энийг чинь ингээд anerkennen болгож болж гинэ гэд тэгсэн байсан. Тэгэхээр ингээд надад өөр эмнэлгүүд рүү ингээд аплайдах боломж маань ингээд байхгүй болчих жоохгүй. Жишээлх юм бол би одоо ингээд Дортмундд амьдардаг, хажуудлын Düsseldorf, Köln энэ төргээд нөгөө том бас эмнэлэгтэй тийм газруудад аплай гэж бодож исэн чинь тэд нар болохоор заавал anerkennen болсон бичиг баримт хэрэгтэй гээд тэгээд ингээд миний нөгөө аплай хийх юм маань ингээд хомигдчихэж байгаа байхгүй юу. Тэгээд anerkennen болсон тийм сургуулийн бичиг баримт шаардлагагүй байдаг эмнэлгүүдийг хайж эхэлсэн. Тэгээд Дортмундд 2 эмнэлэг, Düsseldorfт 1 эмнэлэг болоод тэр гурлаа аплай хийсэн байгаа. За Дортмундын нэг эмнэлгээс бол бид нар одоо хэтэргийг ингээд бивэр болж байгаа хүмүүс байна. Тийм болохоор ингээд таныг авах боломжгүй байна гэд нэгээс нь нэм татгалцсан хариу ирсэн. За тэгээд нөгөө хоёроос нь бол Vorstellungsgesprächт орох тийм цаг аваад тэгээд Vorstellungsgesprächтэй орсон байгаа. Йоо тэгтээ амар сандарсан заяа. Ингээд герман хэл мэн зайлал хөрх юм яг ингээд хүмүүстэй яриад ойролцоолцоод байгаа юм л та. Тэгтээ тийм яхтар бол сайн биш шүү дээ. Тэгээл Düsseldorf-ийн газар руу ихтэй ярилцсан орохоор явсан чинь ингээд туршлага байхгүй байна. Чи ихлээд манай эмнэлэгт юу хийж болно? Сайн дурын ажил хийж болно. Тэгээ сайн дурын ажлынхаа араас Ausbildung залгуулж болно гэдгийгсэн. Тэгээд дараа нь Дортмундынхаа энэ газарт очиод тэгээд эхлээд Eignungstest гэдэг нэг тийм тест өгч ирсэн. Тэнд нь болохоор ерөнхий тийм мэдлэг шалгасан тестүүд байсан. Жишээлх юм бол одоо герман хэл дээр цээж хүчийг бичүүлээд тэгээд ингээд сонингийн мэдээлэл уншаад энэчнээс нэг асуултанд хариулах эсвэл юуны NRV мужийн нийслэл нь юу юм, ус төрөгчийн химийн нийтлэг юу гэж бичдэг гэсэн эсвэл нөгөө Германы ерөнхийлөгч хинбэ гэх тиймэрхүү асуултууд байсан. Тэгээд ашгүй тэрэндээ тэнцээ. Тэгээд араас нь Vorstellungsgesprächтэй ороод тэгээд ашгүй цуусаагаа аваад тэгээд Ausbildung-д орохоор болсон байгаа да. Тэгээд Ausbildung-ийн газар маань бас anerkennen болсон сургуулийн бичиг баримт чих хэрэгтэй шүү гэд тэгсэн. Тэгээд цуусаагаа бичгээр авчаад цуусаагаа буюу одоо Ausbildung-д ингээд орох зөвшөөрлөө бичгээр авчаад тэгээд Köln-ийн нөгөө anerkennen болдог газар руу явуулсан. За ингээд одоогийн байдлаар бол би Ausbildung-ийн цуусаагаа авсан болохоор визагаа одоо сонгох боломжтой болчихж байгаа гэсэн үг. Ингээд хотынхаа нөгөө гадаад иргэн харьяатын газар гэж байдаг Ausländer Behörde дээр цагаа авцсан визагаа сонгуулахаар ийм төвшөнтэй явж байна. Бас байраа хайж байгаа. Германд бас байр хайж болно гэдэг жоо хэцүү юм байна. Гэж жоо асуудалтай толгойд л байж байгаа. Тэгтээ яг болох баха гэж бодоод л байж байна.
За ингээд миний ярьсан гэж жаахан юм маань таны гадагшаа явах хүсэл зорилгод чинь жоохон ч гэсэн нэмэр болсон болвол би маш их баярлж байна. Ингээд хэрвээ өөр мэдмээр байгаа зүйл байх юм бол тэрийг чинь би хэрвээ мэдэж байх юм бол дуртай хариулнаа. Ингээд баяртай.